За энэ удаагийн үзэг хичээл шинжилгээ хийх цагийн уялдаа гэсэн хичээлийг хэдүүлээ үзнэ гэсэн үг. За энэхүү хичээлд юу үзэх юм бэ гэвэл өмнө хэдүүлээ лааны бүтцтэй холбоотой, хэмжээтэй холбоотой хичээлүүдийг үзсэн. За тэгвэл яг энэ хэмжээ болон цаг хугацааг яаж уяхын мөн одоо шинжилгээ хийхдээ яаж хийх юм бэ гэдэг энэ зүйлүүдийг үзнэ гэсэн үг. За ихэнх нь одоо скальп, свинг, дэй яг алийг нь хийх вэ гэдэг бол мэдэхгүй байгаа. За тэгвэл скальп хийхдээ яаж хийхин, дэй болон свинг талдаа захиалга өгөхдөө яаж өгөх юм бэ гэдэг энэ ойлголтыг үзнэ гэсэн үг. За тэгэнгүүт хамгийн ихэнд хүмүүсийн хувьд гэдэг шинжилгээ бол мэдээж скальп байдаг. Тийм маш богино хугацаанд их хэмжээний ашиг хийхийг бол хүсдэг. За тэгэнгүүт скальп хийж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж яг ийм ойлгомжтой хөдөлгөөн явахад том лот тийм лотны хэмжээ том байгаад тэгээд дээшээгээ ахиухан ашиг авдаг гэсэн үг. Богино хугацааны хөдөлгөөнд их ашиг хийнэ гэсэн үг тийм. За тэгэнгүүт дэй болон свинг хийж байгаа хүмүүс за дэй талдаа ажиллаж байгаа хүмүүс баядлаа дундаж лот өглөө энэний ашигтай тэнцэнэ. Ашиг хийсэн бол энэ даа ашиг. Лот нь бага байна гэсэн үг тийм. За свинг хийж байгаа хүмүүс мэдээж ойлгомжтой. Энэ лот нь маш бага байна. Тэгээд хэмжээний ашиг хийн. Ашиг тэнцүү, бүх ашиг тэнцүү байж болно гэсэн үг. Гол нь лотноос бол болоод энэ их бага гэдгээ хэдүүлээ шийднэ. За тэгэнгүүт ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн бол үндсэндээ юм чигийг олдог хөдөлгөөнөө гэдэг хэдүүлээ өмнөх хичээлд үзсэн те. За чигээ олчлоо, пулбэкийн хөдөлгөөний хөвлөө. За тэгвэл яг энэ ойлгомжтой хөдөлгөөний хэмжээг хэдэн минутанд татахын тухайн татсан хэмжээгээ лааныхаа цагуудыг ажиглахдаа хэдэн минут хэдэн цагийг ажиглах юм бэ гэдэг зүйлийг энэ удаад хэдүүлээ үзнэ гэсэн. За мэдээж 1 болон 5 минутанд хэмжээ татсан тохиолдолд 30 минут болон 1 цагийн лаануудын үндсэн бүтцийг ажиглах ёстой. За тэгвэл хэдүүлээ жишээ үзье. За энд ойлгомжтой хөдөлгөөн явж байна. За эндээс бидэд хамгийн сүүлийн хөдөлгөөнийг аваад үзвэл за нүдний өмнө ил байгаа хамгийн доод цэг буюу лов цэг энэ байна. Ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хөдөлгөөн энэхүү цэгээс эхэлж байна. Энэ цэгээс ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хөдөлгөөн эхлээд пулбэкийн хөдөлгөөн татагдаад шилжүүлэгчийн хөдөлгөөн яваад пулбэк явж байна. За ингээд үзвэл энэ 1 минутанд хийсэн шинжилгээ байна те 1 минутанд. За мэдээж ойлгомжтой хөдөлгөөнөө татлаа. За эхний ээлжинд бид бүхэн 1 цаг болон 30 минутын лаг тавина. За ингээд 1 цаг болон 30 минутын лагны эхлэл хэсгийн хэсэгт явж байна. За тэгвэл 30 минутын лаг чухал бас нөлөө үзүүлнэ гэсэн. За 30 минутын лаг тавиад үзэх үед энэхүү 30 минутын лагны эхлэл хэсэг шилжүүлэгчийн хөдөлгөөн явагдаад доошоо пулбэк татсан 30 минутын лагны энэ төгсгөл хэсэгт ойлгомжтой хөдөлгөөний үндсэн энэхүү хэмжээ дээшээгээ явах боломжтой байна гэсэн. За ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ дээшээ очоод ханаад дуусах үед эндээс эхэлсэн цаг хугацаа энд очоод шилжээд дуусна. Энэ юу хэлж байгаа юм бэ гэвэл бид бүхэн скальп хийж байгаа тохиолдолд 1 минут болон 5 минутанда хэмжээгээ татаад 30 минут болон 1 цагийн лаануудыг ажиглаад энэхүү ажиглалтаас яг 30 болон 1 цагийн лааныхаа шилжилтийг дуусгаад хаана гэсэн. Тэгэхгүй болонгод хүмүүсийн хувьд алддаг алдаа нь цагаа хэд томсгодог бас. Жишээ нь бидэд ингээд 5 минутанд хэмжээ татчихаа дээлгийн лаг хөөгд идэх хөөх. Дээлгийн лаг тавьчих. Дээлгийн лаг хаа ивцэн чинь энэ өснө гэдэг тийм биш гэсэн. Яагаад вэ гэвэл 5 минутанд жижиг эсвэл за 1 минутанд юм жижиг хэмжээ явж байгаа тохиолдолд дээлгийн лагтай огт уйлдахгүй. Дээлгийн лаг дээшээ зүү хийчээд доошо жоохон дохиход юу хийх юм бэ гэвэл энэ ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийн лавыг эвдэж гин гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэнгүүт бид бүхэн бол аль болох энэ цагуудаа шинжилгээгээ. За ингээд мэдээж тухайн 30 минутын лаанда багтаад ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ ханаад дууссан байна тийм. За юм байна. За тэгвэл дахин хэдүүлээ ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчийг татлаа. За ингээд үзсэн чинь 30 минутын лаанда энэ 1 цагийн лаанда яасан бэ гэвэл цаг шилжсэн энэ одоо хэмжээнд 1 минутанд татсан хэмжээг одоо ойлгомжтой хөдөлгөөн ингээд хэдүүлээ үүсгэсэн. За тэгэнгүүт ажиглах ёстой цаг нь 1 цагийн лав байла. Хамгийн ихэнд ажиглалаа. Яг 1 цаг нь ловдоо шилжиж чинь гэсэн үг. Тийм. Эндээс хэмжээ явах ёстой байсан 1 цагтаа хэмжээ яваагүй хаачна гэсэн үг. Скальп хийн гэдэг бол одоо нэг зүйлийг ойлгож байгаа тийм. Тухайн захиалгыг өгөөд бидэд яах юм бэ гэвэл үндсэндээ
нэг цагийнхаа лааны үндсэн хэмжээг аваад дуусчихна гэсэн. Нэг цагийн лааны үндсэн хэмжээ явахдаа нэг зүйлийг хэлэхэд нэг цагийн хугацаанд бүхэл явахгүй нэ. Тэ? Нэг цагийн лааны эхлэл хэсгийг хүлээн, дунд хэсгийг хүлээн, төгсгөл захиалга гэсэн. Тэгээд магадгүй 30 минутанд тэ захиалга өгөөд хаагдана гэсэн үг байхгүй. Тэгээд скальп хийж байгаа хүмүүсийг ингээд ажиглаад байхад би ингээд скальп хийдэг гэснэ 7-8 цаг тухайн захиалга байлгаад идэх байхгүй. Тийм байж болохгүй гэсэн үг. 7-8 цаг гэдэг чинь 7 цагийн лаг шилжээ дуустал хүлээж штэ тэ. Тэнгүүд эн чинь дэй талтай болчихно. Яагаад вэ гэвэл 7 цаг ингээд өсгөд дэйлэгийн лааны үндсэн бий бодож идэх байхгүй. Биеийн буталд явж идэх гэсэн үг. За ийм байна ялгаа. За дэй. За энэ бол ойлгомжтой. Цагуудын сайн бичиж тэмдэглээд авчих та хэд маань. За 5 минутаас дээш шүү заяа. 5 минутаас дээшээ гэдэг нь яг сайн тэмдэглэл. За нэг болон 5 минутанд хэмжээгээ татаад жижиг хэмжээнүүд байвал скальп хийж байгаа. Илүү том хэмжээнүүд байвал бид бүхэн дэй талтай тий. Цаг 30 минутаас дээшээгээ хүлээж байгаа захиалгууд байх нь гэсэн. За жишээ үзье. Мэдээж ойлгомжтой хөдөлгөөн яг энэ хэсэгт бол явж байна. За ингээ ойлгомжтой хөдөлгөөний татаад үзэх үед энд юу үүссэн бэ гэвэл эндээс үндсэн хөдөлгөөн явлаа. Энэ төвшнгөөс үндсэн хөдөлгөөн явлаа. Pullback-ыг татлаа. Шилжүүлэгч явлаа. Pullback хийлээ. Ойлгомжтой хөдөлгөөний 0-оос 1 гэсэн энэхүү үндсэн хэмжээ эндээс дээшээгээ өснөө. Өсөхдөө яах юм бэ гэвэл нөгөө тогтсон цаг хугацаанд багтаж хөдлөх ёстой гэсэн. За ингээд үзвэл би энэ чи цагийн хэмжээтэй тавьсан байна. Цагийн цагуудаа ажиглавал энд яасан байна. Хивдсэн байна. Тэгвэл энэ лаанд багтаж ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ маань ханах нэ. За ингээд энэ лаанда багтаад хэмжээ хансан байна гэсэн үг те. Энэ бол дэй. Тэ дуустал гэсэн үг. Тэ. Гэхдээ энд яг лото талж хагаад цагийн дуустал гэсэн үг. Нэг зүйл. Эхний ээлжинд ойлгомжтой хөдөлгөөн дээшээгээ явж хагаад үндсэн хэмжээ ханаад дуусахад тухайн захиалганыхаа 50% аачих гэсэн үг. 50%. Үлдсэн 50% яах юм бэ гэвэл цагийн дуустал, цаг шилжээгүй байвал. Цаг дуусахдаа эн чинь энэ хавьд өсөж болно, буцаад унж болно, тэ? Гэхдээ ихэнхдээ томгоохон өсөлтүүд явж байдаг. Тэ? Цагаад дуустал. За тэгвэл дахиад хэдүүлээ хэмжээгээ татъя. Яг энэ хэсэгт ойлгомжтой хөдөлгөөн явсан. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа, pullback татлаа. Цагийн лаануудаа тавилаа. Хэмжээг цагтаа тавилаа, low ивдсэн. Энэ цагт хэмжээ явна гэсэн үг тийм. Энэ цагт хэмжээ явна. За цагийн лаага дуустал хүлээлээ. Лаага дуустал хүлээх үед хэмжээ явлаа гэсэн үг тийм. Дэй. За энэний ингээ хэмжээг та хэд сайн ажиглаад үзвэл энэ бол 5 минутанд татсан хэмжээ байна шүү дээ тийм. 5 минутанд. 5 минутанд татсан хэмжээ. Тэгээ эндээс энд ингээ ажиглаад үзвэл доотлол нэг цаг 30 минутын хугацаанд те явсан байна гэсэн үг. Ийм л байна. За дахиад энэ хөдөлгөөнийг ажиглая. Ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. Лаануудаа тавилаа, лов ивдлээ. Энд daily mailing лаанууд тавиад байхгүй нэ шүү дээ. За ингээд цагтаа багтаад яг явлаа энэ хэсэг тааж болно. Захиалгыг. За дахиад энэ хөдөлгөөнийг үзлээ. Үндсэн хөдөлгөөн pullback явлаа. Шилжүүлэгч нь огцсон мунлаа. Өмнөх лааны ловыг ивдлээ, буцаад өслөө. Яаж нэгэн цэгийг шалгаж чинь те үндсэндээ. За тэгээд энэ төвшнгөөс бид сэлдэн шалгалт явагдаад доош. Энэ улаанлаа нийлээд ойлгомжтой хөдөлгөөнийг хийж чинь те. Тэгээ энэний хэмжээ хэд юм бэ гэвэл 5 минутанд татсан хэмжээ байна. Тэ. Энэ нэг гэхдээ хөдөлгөөн нь их